Од мөндөр сурах тавтай морилоорой. Эргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар ингээд та бүхэндээ хүрж байна. Өнөөдрийн дугаарыг Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид хоёр хамтраад нэвтрүүлгийг хүргэх гэж байна. За нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сувг, NTV телевизийн сувгуудаар мөн 83.3 болон 107 хостолгооны сувгаар Од мөндөр радиогоор та бүхэнд хүрж байгаа. За өнөөдрийн дугаарыг замд гараа урайтай Капитрон банк болон цахим ирээдүйд хамттай урайтай G-Mobile ивенттгэн оролцож байна. За өдрийн мэнд Марат. За өдрийн мэнд үргээ. Агитагаа шинэ нэвтрүүлэг хөтлөх болсондоо маш их таатай байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв болвол соёлын өв хулгайчдын гарт гэсэн сэдэв байгаа. Тэгээд ийм сонирхолтой сэдвээр ер нь яг шүүхийн шийдвэрүүд нь гарчсан ийм нэвтрүүлгүүдийг ярина гэж бодож байна, төсөөлж байна. Тэгээд мэдээж соёлын өв болвол хүн болгоны анхаарлын төвд байх ёстой зүйл. Үүнээс гадна соёлын өв гэхээр манайхан маань бол ер нь зүгээр нэг эртний идэл гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ маань бол нэг өнгөрсөн үеийн он цагуудыг төлөөлөх, тухайн арт түмний яг өөрийн гэсэн онцлогийг шингээж байгаа. Жишээ нь хүрлийн үеийн олдрууд гэх юм бол яг л хүрлийн үеийнхаа төлөөлөх гэх мэтлэнгээр ер нь соёлын үеийг бол маш олон янзаар ангилна л да. Тэгэхээр яг энэ талын хэрэгүүдийг бол миний хувьд бол нэг яг археологч учраас түүхч учраас зүгээр ингээд сонсоод өнгөрч маш ойрхон байдаг. Сонсоод өнгөрж исэн тохиолдлууд байдаг. Гэхдээ яг тэр нэг шүүхэн шийдвэрээр яаж шийдэгдсэн байх вэ гэдэг нь их сонирхолтой санагдаж байна. Зөв. Одоо өнөөдрийн дугаараар хоёлаа бол соёлын өвийг хамгаалах тухай хуулийн эрх зүйн орчин. За тэгээ ач холбогдлын талаар мэдээж хоёлаа ярилцсан. За тэгээд харамсалтайгаар хулгайч нарын гарт ороод явж байгаа бодит хэрэгүүдийн талаар хөндөх юм эмзэг сэдвүүдийн талаар ярих болно. За тэгээ өнөөдрийн дугаарт зочноор оролцож урилгыг хүлээн авсан баярлалаа. За тэгэхээр археологийн олдвор соёлын өв гэж яг юуг ойлгох вэ бид нар өнөөдөр тийм ээ? Яагаад бид нар үнийг хамгаалах ёстой вэ гэдэг ач холбогдлын талаар жоохон ярьж өгөөч. За тэгээ ер нь бол яг соёлын өв археологийн олдвор гэдэг маань бол мэдээж археологийн олдвор маань бол янз янз л да маш олон төлөөл хот суурин, бус шоршуулга эсвэл хадны сүг зураг гэдэг ч юм уу бас соёлын өв гэдэг маань дотроо бол нэг бит бус гэсэн олон янзын ингээд ангиллуудтай. Үүнээс яг археологийн олдврууд маань бол яг тухайн өнгөрсөн үеийн жишээ нь Хүннүг үеийн гэдэг ч юм уу, Сиамбегийн үе, Жужааны үе, эсвэл 13 дугаар 100 гэдэг ч юм уу, яг тухайн үеийн онцлогоо шингээсэн энэ соёлын үеийг хэлээд байгаа байхгүй. Тэр олдвор нь өөрөө тэр ингээд тухайн үеийг илтгэж харуулах юм болчиход байгаа. Тэгэхээр тэр олдвор маань өөрөө тэр соёлын өв болоод хувирчиж байгаа. Тэгээд соёлын өв маань өөрөө яг үндсэн яг судлаачдынхаа гарт судалгаанд орох тэр судалгаан дээрээс түүхэн харанхуй үеийг гэрэлтүүлэх, түүх соёлыг илүү их таньж мэдүүлэх, ирээдүйн хойч үедээ өвлүүлэх гэх мэтчлэнгээр ингээд музей тавигдах, сурчлах, таниулан мэдүүлэх сэргээн засварлах гэдэг маш олон янзын ач холбогдлуудтай. Тэгэхээр хүн болохоор зүгээр ингээд олдвор гингуутанд янз янзын олдрууд байгаа шүү дээ. Жишээ нь зэвэрсэн төмөрч байж болно шүү дээ. Зэв байлаа гэж тэр бол мэдээж зэвэрснээр гарч ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол хүрлийн үеийн 3 хянгат зэв юмаа гэдэг ч юм уу. Эсвэл зүгээр нэг юм зүгээр нэг торгоны өөц гараад ирлээ гэж бод. Нэг дээлийн тасархаа гараад ирлээ гэж бод. Энийг чинь бүр хідэн ингээд маш их мөнгөөр сэргээн засварлаад ингээд нөхөн сэргээгээд гаргаж ирэхээр энэ бол яг дундад зууны үеийн 13 дугаар зууны үеийн дээл хувцас ийм байна шүү гэдгийг илүү тодорхой гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол соёлын үеийн тэр олдвор болон соёлын үеийг бол ер нь өнгөрсөн үеийн тэр харанхуй гэж гэрэлтүүлэгч гэгээ байхгүй. Гэрэл байхгүй. Тийм учраас маш үн цэнтэй. За өөрөөр хэлэх юм бол нэг хууль зүйн жоохон үг хэлэг оруулаад тайлбарлах юм бол бидний удам ухсааны талаар түүхийн нотлох баримтууд юм гэж ойлгож байна тийм ээ. Эдгээр олдврууд олдсноороо биднийг олон жил яриад байгаа үлгэр домог шиг түүхийг нотолж өгч идэг зүйлтэй мөн үү? Мөн. Манай археологчдоос яг тэгж ярьдаг шүү. Ер нь бол археологч хүн болвол бас л яг ийм гэмт хэргийг мөрдөж байгаа хүн шиг гэж байгаа байхгүй. Хааваага 2000 жилийн өмнөх юм уу 4-50000 жилийн өмнөх булш бунхан ч юм уу эсвэл ийм археологийн олдвруудыг ингэж малтаад тэрнээсээ нэг шинжилээд гаргаж ирж штэ. Тэгэхээр эд мөрийн баримт цуглуулж ийн гэсэн үг байхгүй баримт цуглуулад за нэг байцаалт авч ийн гэсэн үг байхгүй. Тэр олдвор болгоноос байцаалт авч ийн гэсэн үг. Тэр утгаараа зүгээр яг адилхан гэж хэлж байгаа. За тэгээд
Монгол улсад бол манай энэ соёлын өвийг одоо эрх зүйн орчноор хэрхэн баталгаажуулсан хамгаалсан байдаг вэ гэдэг талаар бас товчхон мэдээллийг хүргэе. Хамгийн гол малгай бидний хамгаалалт бол манай Монгол улсын үндсэн хууль байдаг. За үндсэн хуулийн маань 7 дугаар зүйлд бол ингэж заасан байдаг. Монголын ард түмний түүх, соёлын дурсгал зүйл, шинжлэх ухаан, оюуны өв, төрийн хамгаалалт байна гэд. Энэ бол хамгийн том хамгийн том малгай залт маань баггүй. За үүнийгээ дагаад органик хуулиуд буюу дагалдах хуулиуд маань яг энэ үндсэн зарчмынхаа дагуу одоо батлагдсан байдаг гэсэн үг. Хамгийн одоо том хууль одоогийн байдлаар энэ асуудлыг зохицуулж байгаа хууль бол соёлын өвгийг хамгаалах тухай хууль. За 2021 онд өөрчлөлт шинжилт ороод маш томоохон өөрчлөлтүүд орж боловсронгуй болсон гэж хэлж болох юм. За үүн дээр энэ хуулийн зарим нэг зүйл залтыг иргэдэд мэдээл болох үүднээс дурдаад өгөх зүйтэй юм байна гэж би бодсон. Тухайлах юм бол соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 35-ын 4-т түүх соёлын хосгүй үнэт дурсгалын зүйлийг гадаадын иргэн хуулийн этгээд харьяалалгүй хүнд худалдахыг хориглоно гэдэг заалт байдаг. За 35-ын 5-д нь палеонтолог, археологийн олдврыг худалдахыг хориглоно гэж байгаа. За 21-ийн 1-т нь соёлын өвийг нээж илрүүлсэн байгууллага иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж анхан шатны бүртгэлийг хийлгэнэ гэсэн үүрэг байна. Хуулиар хүлээсэн үүрэг. За 30-ийн 4-т нь олдврыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум дүүргийн бүртгэл мэдээллийн санд заавал бүртгүүлнэ. Заавал гэдэг үг нь бүр хуулинд орсон байгаа шүү. За 23-ын 3-т нь Монгол улсын иргэн хуулийн этгээд гадаадын байгууллага иргэн харьяалгүй хүн Монгол улсын соёлын өвтэй холбоотой зүйлийг өөрийн санаачлагаар төрийн өмчөд өгсөн тохиолдолд уг дурсгалыг соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж түүнийг хадгалах үүрэг бүхий байгууллагад шилжүүлнэ гэсэн ийм одоо маш чухал заалтууд байна. За үүнийг дагаад одоо зохицуулсан маш олон хуулиуд байдаг л да. Яг уу хууль тус бүрд энэтэй холбоотой зохицуултуудыг агуулж идэг гэж хэлж болох юм. Жишээлбэл ашигт малтмлын тухай хууль. Та ашигт малтмлын тусгай зөвшөөрөл эзэмшээд уул уурхайн үйл ажиллагаа явуулаад ингээд мэдээж уул уурхай учраас чи газрын хэвлийг хөндөж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн олдвор эртний эд зүйлс олдлоо гэж бодоход ямар үүрэг хүлээх вэ гэдэг чинь ашигт малтмлын тухай хуулийн дээр тодорхой хэмжээгээр тусцсан байж байгаа. За аялал жуулчлалын тухай хууль байна, байгаль орчныг хамгаалах тухай хууль байна, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль байна ч гэдэг юм уу тийм ээ. За тэгэхээр эдгээр хуулиудад тусгагдсан үүргээ та зөрчих юм бол за эдгээр чинь бүгдээр тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эхэлж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Энэнгээр хүлээсэн үүргээ та зөрчсөн тохиолдолд зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ гэдгийг нь эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар заагаад өгсөн байдаг. За үүн дээр бол эрүүгийн тухай хуулинд эрүүгийн хуулийн дээр бүр тусгай ангийн 25 дахь бүлэг байгаа. Энэ бүлэг 25 дахь бүлэг бүхэлдээ соёлын өвийн эсрэг гэмт хэргийг агуулсан байдаг. Энэ хуулиуд заагдсан эдгээр үйлдэлүүд одоо хэрвээ та хийх юм бол 5 хүртэлх жилийн 20 хялтаа шүү гэд ингээд эрүүгийн хуулийн дээр заачсан одоо холбогдох эрх зүйн зохицуултууд нь бүрдсэн байдаг бахнэ. За мэдээж бол эрх зүйн орчны ач холбогдлын талаар бол та сая зөндөө хангалттай гэж ойлгомжтойгоор хүрсэн болов гэж бодож байна. За тэг гисэн хідээж харамсалтайгаар тий хууль эрх зүйн орчин хэдийгээр ингээд та бидэнд үүрэг болгоод өгсөн байгаа ч гэсэн харамсалтайгаар одоо хулгайчд одоо хэцүү хүн ухаан богинтой хур мөчтэй хүмүүс л гэж ярьд юм да тийм. Соёлын өвийн хулгай устгаж байгаа. Одоо түрүүнд бид хоёр ярьлаа шүү дээ тийм ээ. Энэ нотлох баримтуудыг та бидний удам угсаа соёлын талаар нотлох баримтуудыг устгасан маш олон тохиолдлууд байсаар байна. Та одоо юу гэмдэ энэ хулгай хийж байгаа хүмүүс жишээлбэл ингээд өнөө маргаашийн маш жижигхэн одоо зүйлийг хараад хэдэн зуун хэдэн мянган жилийнхаа юмыг үгүйсгэж байгаа эсвэл устгаж байгаа байхгүй болгож байгаа юм харамсалтай тохиолдлууд байна. Энэ талаар хоёлаа ярилцсан юм. За тэгэхээр эхний хэрэг байна. 2014 онд Өвөрхангай аймгийн Хар хорин сумын Эрдэнэзуу хийдэг. Эрдэнэзуу хийдэг бид бүхэн бидэндээ ямар том одоо бидний одоо амьдрал Монгол хүмүүсийн хувьд бол ач холбогдолтой бай тээ. Энэ хийдийн музейгээс хосгүй үнэт соёлын өвд багтдаг 7 ширхэг бурхныг хулгайд алдчихсан нэг юм хэрэг байна. За Эрдэнэзуу хүйдээс 2014 оны 5 сарын 18-наас 19-нд шилжих шин одоо энэ хулгайлагдсан бурхтууд бол 18 дугаар зууны
дунд үеийнх. За тэр дундаа түүхийн нэн ховор зарим нь бүр хосгүй үнэт бүтээлүүдийн тоонд ороод бүртгэгдсэн байт юм байна. За эдгээр нь бол ийм дүүнхор бурхан, за тэгээд шармал жүгдэр намжил бурхан, за тэгэл алт болон зис хөөмөлтэй ийм майдар бурхан зэрэг ийм бүтээлүүд байдаг юм байна л да. За энэ хулгайн хэргийг бол цагдаа нар араас нь ууггүй 2 жил хөөцөлдөж сэжигтнүүдийг бол баривчилж авсан байдаг юм байна. За тэгээд энэ сэжигтэн 2 этгээд бол зохих хуулийн хариуцлага хүлээгээд 10 жилийн ял авсан байдгийн билээ. Эдгээр бүр ингээд соёлын үнэтэй зүйлийг хулгайлаад бусдад зараад өөртөө ашиг болох гэдээ явж исэн. Дотроос аяагүй тэр одоо. Үгүй энэ хулгайлсан гэдэг чинь нууцаар нэвтэрж орсон гэсэн санаа цаана байгаа гэсэн үг л дээ. Эрдэнэзүү хийдийн яг дотор 2006 онд би бас нэг маллах хийжсэн. Жанчин чаа хорлон гэдэг одоо эртнийд сүм байгаа шүү дээ, нурцсан сүм. Тэрнийг одоо ингээд сэргэн засварлах одоо тэгээд дахиж тэр туурийг гаргаж ирэх малтга. Тэгээд яг тэр үед болохоор яг Эрдэнэзүү дотроос ингээд Эрдэнэзүүд одоо ингээд ажиллаж байгаа лам амнар те ингээд ирээд ингээд ярьж байхад бол ер нь хамгаалт нь нэг жоохон сул санагдсан. Яг энэ тал дээр бас хоёлаа ярих хэрэгтэй авах гэж бодож байна. Энэ бурхтын болон ингээд сүм музейн хамгаалалт өнөөдөр одоо дэлхийн стандартыг зүгээр боли тийм ээ маш муу байна. Одоо орчин үеийн харуул хамгаалалт тэр камерж уусан за тэр нөгөө нэг долгионоор мэдэрдэг ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл бүр байхгүй. Юу ч байхгүй байгаа нь магадгүй өнөөдөр энэ бид нар асар үнэтэй бүр үнэлж баршгүй соёлын өвөө алдахад хүрэж байгаа бас нэг нөхцөл юм болов гэж би бол харсан. За тэгээд одоо яг энэ бурхад сүм хийдүүдээс хулгай хийсэн тохиолдол бол асар их байна л да. Бүр харамсалтай. За тэгээд музей байна. Музейд бол бид нар эртний одоо маш үнэтэй олдууруудыг одоо түүхийн бүтээлүүдийг тэ ирээдүй хойч үе маань олж үзээсэй гэсэндээ хадгалж байгаа олон нийтэд зүйл нь дэлгэж байгаа юм. Музей бол тухайн үндэсний соёлыг дархлаа шүү дээ. Дархлаа. Яг нэг пассворт тийм үү. Та одоо энэ улсын ийм түүхтэй хүн шүү дээ гэдгийг чинь харуулж байгаа пассвортын нэг хэлбэр шиг зүгээр зүүрлээд хэлэх юм бол гэтэл энэ музейгээсээ ороод одоо музей рүүгээ хулгай хийдэг хүмүүс бас зөндөө байна. Маш их харамсалтай. Бүр юу байгаа штэ Төв музейд хадгалагдчихсан 1911 оны Монгол улсын төрийн тамганы хуулбарыг хулгайлж исэн байна. 1912 оны Сэцэн хаан аймгийн тамганы хуулбарыг зэрэг хулгайлаад ихэвчлэн гатны этгээдүүдэд зарахыг оролддог. Маш харамсалтай. Бас нэг юм цахим орчинд байсан нэг мэдээллийг дурдмаар санагдсан юм л да. Дундгой аймгийн Цагаан дэлгэр сумын нутагт байрлах Жанжин чойрын хийдийн гол шүтээнийг хулгайд алдчихсан юм түүх байд юм байна. За энэ хийдийн гол шүтээ нь бол өндөр гэгээн зан азрын бүтээл байсан юм байна. За түүхийн үн цэний хувьд бол маш өндөр байх нь тодорхой те. Хэд хэдэн удаа хулгайлагдчихсан гэж аахгүй. Хамгийн одоо муухай нь энэ хулгай хийх ажиллагаанд тухайн сумынхын засаг даргын тамгын газар энэ дарга байсан байгаа байхгүй юу. Тэгээд ингээд л эдийн даар. Тий. Мэдж байгаа хүмүүс нь оролцож байгаа нь бүр үнэхээр харамсалтай санагдаж байна. Тэгээд энэ манер гэд хэсэг нөхдүүдийн хамт энэ шүтээнийг ингээ хулгайлаад хятад улсад очиод яг адилхныг хийлгэх гээд захиалга өгөөд явж исэн байгаа байхгүй. Яа сайхтрын тий. За хоёул өнөөдрийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Одоо хамгийн ихний хамтран ажиллагч болвол одоо энэ G-Mobile гэж байгаа юм. За G-Mobile-ийн бас нэг шинэ ураа гаргасан байгаа. За энэ ураа нь болохоор цахин мөрөөдүүд хамтдаа гэдэг юм ураатай юу байгаа юм. Хязгааргүй хэрэглээ буюу 24К урамшуулал гэсэн юм урамшуулга. Одоо G-Mobile-ийн дараа төлбөрт үйлчилгээ шинжлэгдээд хэрэглээний хязгааргүй багцааттай болсон байгаа. Энэ нь бол дата хязгааргүй ашиглах, бүх сүлжээнд хязгааргүй ярих хэрэгтэй. Дараа төлбөрт үйлчилгээний багцуудыг одоо сонголттой болсон байгаа байхгүй юу? За тэгээ дараа төлбөрт үйлчилгээ шинжилгээтэй холбогдуулаад хязгааргүй хэрэглээний багц дээрээ урамшуул зарласан байгаа юм байна. Тус урамшууллаар хязгааргүй дата хэрэглээ, бүх сүлжээнд хязгааргүй яриа хийх 40,000 төгрөгийн багцыг 3 сарын турш сар бүр 24,000 төгрөг төлөөд хэрэглэх юм байна. Урамшуулал одоо яг урамшуулалд хэрхэн хамрагдах вэ гэвэл шинэ хэрэглэгч болох нэгдүгээрт. Хоёрдугаарт өрчлөлтөнд төлбөрт үйлчлэгээс шилжиж дараа төлбөрт буюу одоо байгаа багцаа ахиулан солих боломжуудаар хязгааргүй хэрэглээтэй багцыг авч болох юм байна. Хэрхэн авах вэ гэвэл одоо
одоо G-Mobile цэгийн одоо үйлчилгээний салбарууд тий G-Mobile application тэгээд CU-гийн бүх салбараас easy SIM авч дугаараа үүсгэж авах боломжтой. Энэ CU-гээс аваад энэ easy SIM авдаг нь бол үнэхээр амар юм билээ. Би бүр ингэж авч ирсэн нөгөө нэг дата нь бол ерөөсөө бүр үнэхээр хурдтайгаас гадна ийм хэрэглэхэд асуудал үүсгдэггүй учраас G-Mobile-ийн датаг авахулаад за CU-гээс очиод нэг юм ягаад ерөөс маш үйлчилгээ авахд маш хялбархан байсан. Тэгэхээр ийм сайхан багцууд бол хугацаатай юм байна тий. Хугацаатай тэгээд урамшуул бол яг одоо 2025 оны 6 сарын 31-нд дуустал үргэлжлэх юм байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бол G-Mobile application болон G-Mobile цэгийн вебсайтаас авч болох юм байна. Тий. За тэгээд холбогдох утас нь бол 98 10 36 36 гэсэн дугаартай. За ингээд G-Mobile-ийн хамт олондоо баярлалаа. За хоёул дараагийн ярих хэрэг бол хоёул өмнө ярьжсэн алдагдсан мөнгө аягны хэрэг байгаа. Энэ бол үнэхээр бас л олныг шуугуулж байсан нэг хэрэгэлдээ ялангуяа одоо танай салбарынхны хувьд бол үнэхээр таагүй байсан баха гэж би бодож байна. Тэ би зүгээр хальт сонсч ийсэн. Яг би яг ингээд нэг шүүхийн шийдвэр нь яг юу гэж харсан гэдэг юм уу те яг өнөөдөр бол яг шинэ сонсогч яг ингээд чамаас ингээд сонсох гээд зогсож байна. Сууж байна. Энэ талаар бол сонсоход бол ер нь бол нэлээд харамсалтай санагдаж байна. Ягаад гэвэл энэ чинь нөгөө мэрэгжлийн хүмүүс нь дам ярианаас сонсох гэсэн үг шүү дээ. Салбарын мэрэгжлийн хүмүүс. Мэрэгжлийн хүмүүс нь оролцсон гэдэг ч юм уу те ийм байдлаар тэгэхээр нэг хоёрхан одоо нэг ийм хэрэгүүдээс болоод нийт одоо юм түүхчд ч юм уу археологчид музейд ажилладаг энэ хүмүүсийн нэр харлах тий нэр хүнд нь унах ийм том зүйл явж идэм аа. Тэгэхээр археологч түүхч одоо яг энэ музейд ажилладаг хүмүүс бол бас яг ингээд дотроо бас эрхэм одоо тий юм нэр хүндийг ингээд авч явж явах хэвээр нэр цэвэр байх хэвээр гэдэг зүйлийг ярих хэвээр болчиход байгаа юм тий. Наач айгүй харамсалтай. Тий яг ийм одоо юу гэдэг юм те дотроосоо гэж хэлж болмоор нилээдгүй хідэн хэрэг сүүлийн үед сошиалор ялангуяа бүр явлаа л да. За энэний нэг хэрэг бол энэ алдагдсан мөнгө аягны хэрэг байгаа. За хоёлаа энэ хэргийн талаар одоо нэвтрүүлгийнхаа зарчмын хүрээнд те шүүхийн шийдвэрийн юу гэж гарсан бэ? Тухайн хэрэг материал дээр юу гэж дурддагдсан бэ? Яригдсан бэ гэдгийг хоёлаа ярьж үе тийм ээ. Харин их сонирхолтой. Би яар наадах бүр ингэ сонсомоор санагдаа суугаалаа. За ингээд Монгол Улсын шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнд одоо эрдэм шинжилгээний туслах ажилтан хийжсэн иргэн О 2 удаагийн үргэлжилсэн үйлдэлээр Монгол Улсын шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнгийн байрны одоо археологийн судалгааны танхимд хууль бусаар нэвтрээд яг энэ дээр ингэсэн өөрт нь бол шууд түлхүүр эзэмших эрх байдгүй хулгайлах замаар түлхүүрийг нь олж авсан байдаг. За ингээд нэвтрээд Монголын түүхийн 16-аас 17 дугаар зууны үеийг төлөөлөх түүх соёлын бит өв. За тэгээд нийгэм түүх соёл одоо урлаг шинжлэх ухааны үн цэнтэй ач холбогдол бүхий түүхэн олдврыг одоо хулгайлж эднэрт нь юу байсан гэхээр хоромсог саадгийн мөнгөн тоног. За зориулт нь тодорхойгүй нэг мөнгөн идэл бас байсан гэж байгаа. Юу нь мэддэхгүй нэг юм мөнгөн юм хавтгай зүг байсан мэлээ. За тэгээд дээрэс нь нэг юм одоо эн чинь 21 оны 9 сард эхний эдгээр зүйлийг хулгайлчихж байгаа. За тэгээд 22 оны 4-р сарын 5-нд нь шүншигний мөнгөн аягийг хулгайлсан. Энэ мөнгөн аяг бол ерөөсөө миний ойлгож байгаагаар маш ач холбогдолтой түүхийн үнцэн одоо үнийг нь баг нэрлж баршгүй ийм үнцэнтэй зүйл байсан гэж ойлгож байна. Энийг ингээ хулгайлчихсан ийм хэрэг байгаа юм л да. За энэ дээр бол нэг хідэн гэрчийн мэдүүлгийг би уншиж өгье гэж бодсон. За гэрчин цэрэнд орж гэж хүн мэдүүлэхтэй шүүхийн одоо хилцүүлэг явцад шүү дээ тийм ээ. Миний би 2021 оны 5 дугаар сараас хойш шинжлэх ухаан академийн түүх угсаатан зүүн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 2018 онд манай түүх археологийн хүрээлэнгийн судлаач нар Дорногой аймгийн Ихэд сумын нутаг дэвсгэрт байрлах хэсэг байшингийн туйрын малтлах хийж байх үед 17 дугаар зууны үеийн цэвэр мөнгөөр хийсэн шүншигний аягийг олж илрүүлсэн. Тухайн аягийг тус хүрээлэнгийн археологийн лабораторид 2018 оноос хойш хадгалж судалж байсан бөгөөд 2022 оны 4-р сарын 8-ны өдөр аягийг алга болсон талаар сан хөмрөгч надад мэдгдсэний дагуу олж мэдсэн. Бид тэр даруйд наривчилсан хайлт хийсэн боловч олдоогүй бөгөөд Хяналтын камер шүүхэд мөн
тогтоогдоогүй. За тэгээд лабораторийн сан хөнгөмөргийн хаалганы түлхүүр хариуцдаг хүмүүсээс аяга хаана байгаа талаар болон түлхүүр өөр хүн ашигласан эсхийг тодруулахад манай эрдэм шинжилгээний ажилтан О гэх залуу түлхүүрийг хэд хэдэн удаа авч ашигласан талаар олж мэдсэн. За О нь одоо хүнд өрөнд орсон тухай мөнгөний хэрэг гарсан тухайга гарсан тул тухайн аягыг авч одоо хувь хүнд барьцаасан талаараа хэлж аягыг маргааш өдөр нь авчирна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 22 оны 4-р сарын 9-ний өдөр аягыг авчирч өгөхгүй байсан учраас нь барьцаанд тавьсан одоо авчирч өгөөгүйгүйгээ тайлбарласан юм байна л да. Барьцаанд тавьсан хүн хөдөө явсан байна гэх мэтчлэн тайлбарлаж гад маргааш нь 19 цагийн үед бол авчирсан байна. Ингээд авчрахтаа бидэнд дуурайлгаж хийсэн ил дөөр аягыг авчирч өгсөө. За бид тухайн аягыг хуурамч болохыг нь шууд мэдээд жинхэнэ аягыг нь асуухад миний авсан аяга энэ байна гэж хэлээд байсан гэж. Тэгээ тэр хүн надад ингээд нөгөө өөр хүнд өгсөн барьцаан тавьсан гэж хэлсэн шүү дээ. Тэр хүн надад хуурамч аяга өгсөн байна гэж хэлээд байсан бөгөөд одоо аяга барьцаан тавьсан гэх хүн рүү залгахад утас андуурсан байна гэж хэлээд таслаад байсан гэсэн мэт. За 2018 он түүх археологийн хүрээлэнгийн судлаач нар Дорногой аймгийн Ихэд сумын нутаг дэвсгэрт байрлах хэсэг байшингийн тойрын малтлага хийж байх үед олж илрүүлсэн тухайн аяга нь 17 дугаар зууны үед холбогдох цэвэр мөнгөөр үйлдвэрлэсэн 16.8 см диаметртэй 5.5 см өндөртэй 100 г орчим жинтэй за гадна талдаа угалзан хээтэй шүншиг буюу одоо нөгөө зан үйлд ашигладаг ийм зориулттай аяга байсан. За тэгээд уг аягийг судлах ажил дууссан ба 22 оны 4-р сард багтаан Чингис хааны музейд шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан гэсэн ийм мэдүүлгийг өгсөн байгаа юм. Йоо ямар харамсалтай юм бэ те? Музейд очих хэрэгтэй байсан байх шүү дээ. Музейд очих хэрэгтэй байсан буюу энэ бол асар Чингис хааны музейд одоо ямар шугам бүтээлүүд байгаа вэ те? Тэгэхээр тэр хэмжээнд очих хэмжээний үн цэнтэй бүтээл байсан гэдэг нь одоо харагдаж байна те. Ер нь энэ аягны талаар чамд ямар мэдээлэл байгаа вэ? Ер нь зүгээр яг археологийн судалгаагаар бол ингээ аяг сав суулга те ер нь зөндөө олддог л да. Ялангуяа булш оршуулгаас бол одоо жишээ нь одоо 2011 онд ч нэг Ромын шилэн аяг гээл те амсран сэтэрхий ингээд вар савн ч гэсэн ингээд амсран сэтэлцэн гэж гарч ирээд байдаг. Тэгээ 13 дугаар зууны үеийн бас нэг Монгол хаад аяг гээл Монгол одоо нэг язгууртан одоо хүн чулууны ингээд гарн дээрээ барьцсан байдаг шүү дээ барьцсан. Ер нь төргөө үеч гэсэн ингээд нэг баруун гаранда ингээд аяг барьцсан, зүүн гаранда ингээд бүсэн дээрээ байгаа ингээд сэлмээ барьцсан. Гэлхэмчлэнгээр ингээд аяг сав суулганы талаар ингээд маш олон ингээд археологийн олдрууд байгаад байдаг. Саяны яг ингээд ярьсан зүйлийг чинь сонссон чинь шүншигний мөнгө аяг гэдэг чинь тий. Тэгэхээр яг 13 дугаар зууны үеийн Харорин хотын их асалт буюу тий Төмөн амгаланд гээд сүм хийд тэрний тэр малтлагаас бол яг ингээд нөгөө довжоонд орсон тий довжоо одоо тэр одоо юунаас суур гэсэн үг шүү дээ тий суурны хэсгээс нь болохоор яг ингээд вар саунд хийсэн 9 эрдэн буюу одоо ингээд байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр сүншиг гэдэг нь болохоор зан үйл. Зан үйл одоогоор бол бид нөгөө нэг барилгын шав тавьж ин гэж ярьдаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан шав тавиалын хадаг барайл ингээд идэ будаа тавиад ингээд нэг оролцоод байдаг шүү дээ тий. Яг тухайн үеийн яг иймэрхүү зан үйлтэй холбоотой л зүйл юм шиг Тэгэхээр санагдав. одоо асар үнэтэй аяга байж одоо үн цэнтэй гэх юм уу чухал ач холбогдолтой аяга байж тийм зан үйлд ашиглаж исэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Зүгээр та бидний хоол иддэг шиг зориултаар ашиглаж байгаагүй гэхээр одоо харамсалтай байна тийм ээ. Хэцүү юм тий. За тэгээ хоёлаа цаашаа хэргийн процесс руу оръё. Одоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бас шүүх хурлын үеэр мэдүүлэг өгсөн байт юм байна. За тэгээд энэ аяг бол ингээд аягны талаар түрүүнд дурдсан мэдээллүүдийг бас өгсөн те шүншигний зориултаар ашигладаг байсан байж магадгүй гэж мэдүүлэг өгсөн байд товчлоо явчих гэхгүй бол за уг аягтай адилхан аяг Цонжин болдгийн музейд байдаг бөгөөд уг аягыг судлаачид Монголын эзэнт гүрний үед хамааруулж байгаа. За алдагдсан мөнгө аягны үед Монголын эзэнт гүрний үед ч хамаарах боломжтой юм аа. За уг мөнгө аягыг соёлын сайдын тушаалаар Чингис хааны музейд шилжүүлэх гэж байсан. За энэ шилжүүлэх ажлын хэсэгт нь тухайн энэ хулгай хийсэн хэрэгт холбогдож байгаа эрхэн О ажиллаж байсан байгаа. Өөрөө. Тэгэхээр энэ хүн бол энэ аягны ач холбогдлыг үнэхээр бүр маш сайн мэдчихсэн хүн гэдгийг эндээс бол харж болж байгаа. Тэгэхээр өрөнд орлоо гэж сая ярьж штэ тий. Тэгэхээр тэр өрөнд орлооч гэсэн энэ түүх соёлын тий
ийм зүйлсээр одоо ингэж өрөө цайруулна гэж юу аах вэ тийм ээ. Харин тийм ч бүр нэрээ үнэхээр Монголын эзэнт гүрний үед холбогдох магадaltaй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө манай шинжлэх ухаанчдын одоо нөгөө байгууллагуудын тий түүхчд одоо ингээ археологч багш нарын цалин ер нь бага штэ. Гэхдээ бага байлаа гэд ийм зүйлтэй холбогдож болохгүй байхгүй. Харин тийм. За тэгээд түрүүнд дурдсан те өөр бас мөнгөн эдлүүд бас алга болсон байсан жилийн өмнө те. Эдгээр олдврууд нь бол 2015 оны сардгийн хийдийн малтлагаар илэрсэн чухал олдврууд бас байсан юм байна. За тэгээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлэхдээ ингэсэн байгаа. Дээрх эд зүйлсийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломж байхгүй. Тийм шүү дээ байхгүй шүү дээ. Байхгүй гэж мэдгдсэн байна. Хосгүй үнэтгээ явах хаа юм тий. Энд ч одоо за тэдээ зах зээлийн ханшин тэд байна гэж ямар ч тодорхойлох хэлэх боломж байхгүй. Энд чинь цаг хугацаа өнгөрөх тусмаа л түүх шүү дээ. Түүхийн нотлох баримт гэж хоёлаа яриад байгаа. Тэр хэлэх үг олдохгүй л байна да. Тэгээд тухайн олдвруудыг хяналтын камертай 2 давхар хаалгатай лацтай тусгай өрөөнд зориултын савнд хийж хадгалдаг байсан гэж. Тэгэхээр ийм байдалтай байхад нь хулгайлж авсан байна. Сардгийн хийд ч нь одоо бас яг сүүлийн үед нэлээд сайн судалгаа хийгдэж байгаа газар шүү дээ. Тий. 32 жилийн хугацаанд бариад яг нэг халах 2-ын дайны үеэр 2 жилийн дотор одоо ингээд тий ингээд өмнө самуун үед байхгүй болчихсон. Тэгээ сүүлийн үед бол яг түүхийн хүрээлэн тий түүх археологийн хүрээлэн гэж байсан. Энэ үедээ бол 2000 хэд оноос үлээ 2012 оноос хойш болоо 12 оноос хойш байнга судалгаа хийж байгаа байхгүй. Судалгаа хийжсэн одоо тэр сардгийн хийдээс гарсан эд үлгийн зүйлсүүд буюу шавар бурхтууд бол Чингис хаан музейн бас гол үзмөрүүдийнх нь нэр нь шүү дээ. Тэр бурхны тэр байрлал гараа яаж барьсан байгаа энэ бүгднгөө утга санааны хувьд те өөр утга санааг илэрхийлэн гээл ер нь бол сардгийн хийд чинь бас нэлээд том одоо судалгаануудын нэг шүү дээ. За хоёлаа дараагийн хамтран ажиллагчаа танилцуулъя. За өнөөдрийн хамтран ажиллагчаар замд гарын урайтай Капитрон банк оролцож байгаа. За үзэгсэлэнт байгууллагыг илүү ойроос тулдах аяллаа улирлыг угтан Капитрон банк автомашины зээлийн хүүгээ бууруулж зээлийн нөхцөлөө илүү уян хатан болгосон байна. За эрхэм та гэр бүлээрээ ая тухтай аюулгүй зорчход тохирсон автомашина урьдчилгаа ердөө 10-аас 25% төлөөд богино хугацаанд таатай нөхцлөөр шуурхай худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн байна. За мөнгө 10% даатгалын хөнгөлөлт авах боломжтой байгаа юм байна. Энэ одоо урамшууллын аян маань 2025 оны 8 сарын 31-нийг дуустал үргэлжилж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн маань яараарай. За энэ 100 шинэ унаатай, шинэ дурсамжтай замд гарья Капитрон банк. За хаанаас энэ үйлчлэгийг авч болох вэ гэхээр одоо Капитрон банкны бүх салбар нэгжуулан даа хүрээ зах Powerland 22 авто худалдааны төвд байрлах цэгүүдээс та авч болох юм байна. Холбогдох утасны дугаар 18 тэгдэг 2020 гэсэн дугааруудаас мэдээллийг аваарай. За тэгээ буцаад мөнгө аягныгаа хэрэг рүү ороход дахиад нэг 2 гэрчийн мэдүүлгийг та бүхэнд танилцуулж өгье. За гэрч гэж нэг хүн мэдүүлсэн байна. За надад бол тийм мөнгө аяг өгөөгүй. Өмнөх хэсгүүдийн ингээд товчлсон хассан байгаа шүү. Харин 2022 оны 4-р сарын 8-ны өдөр над руу залгаад мөнгөн аягны захиалга байна. Та хийх үү гэж асуусан. Тэгэхээр би зөвшөөрөөд над руу наад хүнээ явуулчихаа гэсэн юм. Тэгтэл удалгүй манай ажил болох лагшин төв дээр нэг үйл тамхи эрэгтэй хүн ирсэн. За тэгээд нөгөө залуу маань надаар цул мөнгөн аяга хийлгэх гэсэн юм аа гэд үүнийхэн дагуу би аягыг нь маргааш нь хийж өгсөө. Мөнгөн аягны дотор тал шиг юм хомбгор гадна талдаа тагшгүй эрмэг дээгүүрээ үүлэн хээтэй аяга бол би хийж өгсөн. За тэгээд би тухайн залууд нэг ланг 40 мянган төгрөгөөр хийж өгнө гэж тохирсон. За тэгээд нийт 4 ланг мөнгөөр буюу 160 мянган төгрөгөөр төгрөгийг ажлын үнсэнд авахар тохирсон. Тэгээд бэлтгэж болох мөнгө нь байхгүйсэн болохоор би нөгөө залуугаас та мэддэг учраас бэлтцийг нь аваад өгчөө гэж хэлсний дагуу бид хоёр урт цагаан ороод мөнгө зардаг хүнээс 3 лам буюу 120 грамыг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн хэн нэгний захиалгаар аяг хийжээ. Аяг хийсэн байна тий. За дараагийн гэрч мэдүүлсэн. За миний би 2022 оноос хойш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт за урт цагааны ийм нэртэй үйлчилгээний төвийн ийм дугаартай өрөөнд алт мөнгөний дархан хийж байна. За 2022 оны 4-р сарын 4-ний өдөр 19 цагийн үед ажил дээрээ байхад манай нөгөө өрөөний дархан Б надад хандаж энэ хүн мөнгө зарах гэж байна. Захиалганд чинь хэрэг болох юм биш үү гэж хэлэхэд нь 30 орчим насны
намхан биетэй ийм залуу дагуулад ирсэн. Тэгээд тэр залуу 15 см орчим диаметртай цэвэр мөнгөн аяга зарнаа гэж харуулад манай хөгшнөөс үлдсэн эд байгаа юм аа. Мөнгөний хэрэг гараад зарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд тухайн аягийг авч үзэхэд эргэн тойрондоо хонхоолт үүссэн, эдлэгээний сэвтэй, хуучин бүдгэрсэн хээтэй 150 г буюу 4 ланжинтэй бөгөөд 1 грамыг нь 1500 төгрөгөөр тооцож нийтдээ 228 мянган төгрөгөөр худалдаж авах санал тавихад зөвшөөрсөн. 228 мянган төгрөг. Нөгөө аягийг чинь одоо алт мөнгөний дархан юу гэж дүгнэж ийн вэхээр эдлэгээний сэвтэй хуучин бүдгэрсэн хээтэй ийм аяг байна л гэж дүгнсэн байна. За тэгээд тэр залуу 170 мянган төгрөгийг нь бэлнээр өгөөд за 58 мянган төгрөгийг нь түүний хэлсэн хаан багны данс руу шилжүүлсэн. Би тэр мөнгөн аягийг маргааш өглөөнд хайлуулж аягны захиалганд бэлдэц болгож аяг хийсэн. Тухайн аягийг 600 мянган төгрөгөөр үл таних захиалсан хүнд нь өгсөн. Одоо шинээр хийсэн аягаа хэлж байна. За түүний дараагаар 2022 оны 4-р сарын 7-ны өдөр надад мөнгөн аяга зарсан залуу ирээд манай аав аягаа нэхэд байна. Би танд зарсан аяга авъя гэж хэлсэн. Би тэгтэн тухайн аягийг хайлуулсан талаараа хэлэхэд дуурайлгаж хийлгэж болох уу гэж асуусан. Би тэгтэн өөрийн төрсөн ах болох ээгийн утасны дугаарыг өгөөд гэрийг нь зааж өгөөд явуулаад ингээд аяг хийлгэж болно гэж хэлсэн. Би тухайн үед нөгөө худалдаанд авсан аягны зургаа ах руугаа явуулж исэн. За өөрийн эзэмшлийн эд зүйлийг надад бол зарнаа гэж хэлж орж ирсэн. Би эртний эдлийн 8-ны талаар огт мэдлэг байхгүй гэж хэлсэн. Ийм мэдүүлгүүд өгсөн байна. Бас болохгүй дээ. Энэ уран дархан эсвэл одоо энэ алт мөнгөний дархан те ийм хүмүүс бас нэг зүйлийг маш сайн ойлгоод авчих хэрэгтэй. Нэгдүгürt соёлын үеийн хуулийг бас сайн унших хэрэгтэй. Яг үнэ. Яг үнэ. Унших хэрэгтэй. Хоёрдугаарт бол ер нь альва нэг одоо олдвор гэсэн үг зөө. Энэ одоо олдвор шүү дээ угаасаа өөрөө те. Олдворыг нэгийг харьцах нэг хэмжээтэйгээр хуулбарлаж болдоггүй. Энийг бүр ойдлохондоо те толгоондоо хийгээд авчих хэрэгтэй байхгүй. Зөв. Нэгийг харьцах нэг хэвээр гэж хуулбарлаж болохгүй. Тэр чинь яг ингээд дуурайлгаж байна л гэсэн үг байгаа байхгүй. Йоо ямар амар юм. Одоо хардаа нөгөө хүн чинь ингээд зарах гад нэг хүнд очингуудаа нөгөөдхөндөө зарцсан байна. Зарчингуудаа яг энийг дуурайлгаж хийж болох уу гэд асуухаар нь өөр нэг хийдэг ахыхаа дугаарыг өгсөн байна. Тэгээд зургийг явуулсан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хүний мэдүүлгээр бол юу харагдаж байна гэхээр хайлуулахаас өмнө зургийг авчихсан байсан байна. За тэгээд тэр зургийг явуулангууд нь дараагийн дархан нь тэр зургийг харж гад хийсэн байгаа. Би нэг юм яг одоо асууч хэвгүй яг энэ дээр чинь. Яг энэ одоо баг наттай холбоотой гэсэн үг шүү дээ. Одоо сүүлд би нэг археологийн дугаар инээ тэрэг хийдэг боллоо шүү дээ. Олдвор инээ тэргээд ярьдаг боллоо. Тэнгуут миний хувь чатаар энэ аль үеийнх вэ? Тэр юуных вэ? Манай өвөөгийн ийм юм байна. Би нэгэнд нь ч ингээ хариу өгдөггүй байхгүй. Гэхдээ хариу өгдөггүй. Тэнгуут нэг хүн байнга явуулаад ангуут нь би чамд цагдаа хэлэх шүү гэлцэн чинь чимэг болсон. Гэхдээ энийг одоо би баг ингэж над руу ингэж ийм юм явуулах юм бол баг цагдаад мэдгдсэн дээр яваа. Яг үнэ. Энэ талаар бол та бид хуулиар хүлээсэн үүрэгтэй. Одоо би энийг яг сайн мэдэхгүй одоо ингээд чамаас яг асууж ин гэсэн үг байхгүй тий. Одоо жишээлбэл нэг юм өөр хэрэг хоёлаа бас ярил л да. Одоо нэг нөхөр одоо Баян Онгор аймагт барагшууны одоо нэг түүж авах юм хийж явжгаад дэгээ төмрөөр ингэж нэг хадгаж авдаг юм байна шүү дээ. Ингэж явжгаад нэг юм эртний олдврууд олсон байгаа. За олоод мань хүн одоо тэр нь болохоор тийм ном саадаг ном сум эртний хизээ үе гэдгийг мань мэдгүй шүү дээ тий. Одоо жишээлбэл ингэж олцоод өөр хүнээс энэ хизээний үеийнх бай үн цэнтэй юу юу гэдгийг нь асууж хүмүүсээс явсан байна. Ингэхдээ нэг юм бензин колонкны одоо түгээгч залуу дээр нөгөө нэг олсон олдврууд ном сумуудаа харуулад энэ нэг мэдхүү энэ юу вэ гэж одоо жишээлбэл чамаас өөр хүн асууж байгаа адилхан иймэрхүү асуусан байна. Тэгтэн тэр колонкийн залуу хараад энэ чинь маш эртний идэл байна. Энүүгээр бол ингэж харуулж марваад ингэдэг зүйл биш байна. Чи энийгээ холбогдох газарт нь мэдэгдээд ингээд цагтаа антэрт өгөх ёстой биш үү гэж хэлсэн ба. Гэтэл нөгөө залуу бол тэгээгүй зарах гэж цаашаа оролдож явжгаад одоо ингэж асууж явж явах үед нь хин нэг нь энэ нэг хүн энэ нэг эртний идэл барьчаад зарах гад яваад байна гэдэг мэдээллийг цагтаад өгсөний дагуу тухайн хүнийг цагдаагийн байгууллагын түргэн шуурхай барьж аваад ингээд тухайн хүн ял авч исэн ийм түүх. Ерөөсө бүр дөнгөж саяхан 2020 онд шийдэгдсэн хэрэг байгаа шүү. Энэ бүр шүүхийн шийдвэртэй.
Хүмүүс бас яг сайн мэдгүй байх шиг байна. Мэдгүй байна. Ер нь бол энэ эртний идэл те эсвэл эртний одоо ингээ соёлын өв, түүхийн дурсгалт, олдур те эдгээр зүйлс болвол гэж гараас гар дамжиж зарагддаг зүйл бол биш ээ. А дээрээс нь та юу ч хийсэн хулгай хар мөртөө дороо баригданаа. Ер нь баригдана гэдэг бол ерөөсөө энэ дэлхийн одоо те манай одоо ингээд Монгол улсад ч бас үйл ажиллагаа явуулдаг газрууд бас байна. Жишээ нь эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалтаа гэмт хэрэгтэй тэмцэх хилцийн соёлын үеийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэж байна. Бүхэл бүтэн энэ соёлын үеийг хамгаалгаж гэлэгдсэн нэгж байна. Тэгээ эдгэр чинь бас ингээд ажиллаж байгаа тий хянаж байгаа. Тийм болохоор та ямар нэгэн одоо зүйл олох юм бол ер нь зүгээр мэдэгт. За хин нэгэн одоо яг түрүүний чиний жишээн дээр тийм ээ хин нэгэн с жигтэй хаанаас ч юм олж авсан магадгүй хулгайн замаар эсвэл түрүүнд дурдсан жишээний дагуу те зүгээр бараг шуун түүж явжгаад ямар нэгэн эртний идэл олчих юм бол мань хүн бол хуулиар хүлээс үүргийнхаа дагуу мэдэгдэх бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл тэрийг ингээд хувийн ашиг хонжооны зорилгоор зарах гад явж байгаа ийм нөхдүүдийг та олж мэдэх юм бол санамсаргүй санаатай таарах юм бол хуулийн байгууллагт мэдэгдээ. Цагдаагийн 102 дугаар тамаагүй уцтаад мэдэгдээ. Энэ хүн ингээд явж гинэ гэдэг. За түрүүний жишээн дээр бол хин нэгэн тэгээ мэдэгдсэн л байгаа байхгүй. Үүнийхэн дагуу одоо маш эртний тэр нэг үн цэнтэй олдурыг хамгаалж чадсан байгаа. Энэ одоо археологийн шинжилгээний археологийн хүрээлэнгээс тухайн олдсон олдурууд дээр нь дүгнэлт хийхэд бүр он цагийн хувьд бол 10-аас 13 дугаар зууны үеийн олдурууд байсан баг шүү дээ. Одоогоос бүр 700-аас 1000 жилийн өмнөх ийм ном саадаг. Бүр түүх соёл хосгүй юмыг мань хүн ингээд шун төгөөд явж исэн. За наа чи баг ийм одоо хадны оршуулга гэж байдаг байхгүй юу? Тэгээ хадны оршуулгаас гарах боломжтой зүйл байгаа байхгүй юу? Юу гэнэ хадан завсраас олсон гэдгийг. Ингээд нэг төмрөөр хатгсан чинь ямар нэгэн хүнд юм байгаад харна ингээ ухаа гаргаад ирсэн чинь ийм юмд ингээ бүр нандинаа бооцсон юм байсан олсон гэж байгаа. Тэгээ гаргаад ирсэн чинь ном саадаг юм байсан. Хадны оршуулга тэр баг оршуулгатайгаа цуг байсан да наа чинь. Тэгэхээр баг 13 дугаар зууны үеийн язгууртны булш байхгүй юу? Тийм үү. Тий, язгууртны булш шиг ер нь ном саадаг ташмаг гэж хутга модон тагш зэрэг ийм юм олцсон. Олцоод мань хүн зарах гэж явжгаад одоо хуулийн зүйл их сонирхолтой байна. Энийг тэгээд одоо яг юу гэж хідээр яаж хүнэлт юм бол одоо яг орчин цагт хууль нь өөрөө. За одоо энэ дээр хоёлаа нэг жишээг ярий тийм ээ. Тухайн мөнгөн аягийг хоёлаа ярьлаа те. Энэ мөнгөн аяган дээр одоо би түрүүнд дурдсан албан ёсны хохирогч нь энэ бол үнэлж баршгүй зүйлээ. Би зүгээр эн чин тетэн төгрөгөө гэд хэлж чадахгүй. Эн чин үнэлж баршгүй манай Монгол улсын түүх соёлын үнэт бүр үнэлж баршгүй зүйлээ гэдэг ийм мэдүүлгийг өгсөөр байсан. Тэгэнгүүт нь манай улсын хуулиар энэ хохирлын хэмжээг заавал тогтоох ёстой. Нэгд үнэлж баршгүй одоо ийм зүйлийг ямар нэгэн байдлаар тогтоохдоо одоо энэ харуултайгаар яг энэ шүүхийн шийдвэр дээр зах зээлийн мөнгөн аягны үнэлгээгээр авсан байна. Өөрөөр хэлбэл 47 сая төгрөгөөр 47 сая төгрөгөөр. Тэр энэ одоо нөгөө 17 дугаар зууны үеийн аяг шүү дээ те. Энийг одоо баримжаалах үнийн дүн байх. Зах зээлийн үнийн дүнгийн мөнгөн аягаар тооцож байгаа юм биш тий. Тэгэхээр чин одоо эн чин нөгөө нэг өнгөрсөн үеийн түүх соёлын дурсгал орчин цагийн шин цагийн аяг хоёр адилхан гэсэн л яг ингээд хохирлыг гарч ирэхдээ шүүх болоод мэдээж өөрөө тогтоохгүй. Тэгээд зах зээлийн одоо хашаар авахаас үнэлгээг нь хийж байгаа нөхдүүд ч гэсэндээ бас үнэлгээ тогтоож чадахгүй байхгүй. Тийм шүү дээ. Тэр чинь энэ чинь энэ аяг бол ерөөсөө 100 сая энэ юм. За энэ бол шинэ аяг, энэ хууч аяг тий. Гэхдээ энэ аягыг би хэд хийлж чадахгүй байхгүй. Тийм учраас харьцуулсан үнийн дүн нь миний энэ барьж байгаа шинэ аяг л байхгүй. Шинэ аяг маань ийм үнэтэй. Тэгэхээр би энэ үнэлэхгүй ч гэсэн шинэ аяг ийм үнэтэй гэд мэдээлэл өгчгөр шүүх одоод өөрөө бас тэндээс дундаас нь үнийн дүн гаргаж ирж чадахгүй. Энэ бол бас ойлгож болох зүйл байхгүй юу? Тийм учраас ямар нэгэн хохирлын хэмжээг тодорхойлохоос өөр аргагүй байсан болохоор одоо 47 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзээд иргэн оогоос гаргуулах шүүхийн шийдвэр гаргасан байна. За тэгээд оод бол энэ хулгайн гэмтэр үйлдсэн гимбуруутай тооцоод 3 жил 6 сарын 20 хялаар бол шийтгсэн байдгаа. Тэр аяг бол үнэхээр харамсалтай. Хайлуулсан гэдэг мэдээлэлтэй ингээд.
Энийг хэсэг бас яасан юм а энийг би нэг хальт сонсч ирсэн байхгүй юу. За ингээ яг ингээд ингэсэн байна мэрэгжлийнхэн ингээ салбар дотор нэг юм ингээ яриа гарч байгаа штэ. Тэгсэн чинь сүүлдээ болохоор нөгөө нэг юу яасан юм а. Сайн нэг жил гарны өмнө нөгөө нэг Чингис хаан музейд чинь бас нөгөө нэг алдагдсан өв гэдэг нэг юм соёл гарсан байхгүй юу. Яг юм хүмүүсийн гарт хууль бусаар очсон юм олдрууд байгаад байгаа байхгүй юу. Баах олдрууд. Тэр чинь сайн ингээ Чингис хаан музейд ингээ дэлгэж гаргаж үзүүлсэн шүү дээ. Усын орлого болгосон. Тэгээ тэр дотор зүгээр нэг юм мөнгөн сав байсан. Би тэгээд тэр одоо ингээ буцаад ингээ байсан байгаасаа гэж бодож байсан байхгүй юу. Тэгээ биш л байсан юм байна л да тий. Тэгэхээр бүр ингээ харамсалтай байгаа та тий. Үнэхээр бүр нэрээ маш харамсалтай энэ ч одоо бидний одоо бүр нэрээ түрүүнээс хойш давтан л яриад байна. Бүр маш харамсалтай. Би сая тэгээ бас яг хоёулаа нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас саяны тэр нэг юу яалаа. Энэ нэг эрүүгийн цагдаагийн албаны тий зохион байгуулалтаа гэмт хэрэгтэй тэмцэх хэлцийн соёлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэдэг байгаа шүү дээ. Эндээс асуусан байхгүй юу? Тэр одоо мөнгө аяга гэсч тэр мөнгө аяга яалчгүй яг тэр нэг мэдүүлэг шүүхээр яг шүүхийн шийдвэрээрээ байгаа хайлуулад ингээд устдаад байхгүй болсон. Энэ мэтлэнгээр ер нь бол маш олон хэрэгүүд байдаг тий. Энэ дээр энэ хэрэг дээр бол засахгүй юм болоо тий. Ингээд дотроо энэ хичнээн үн цэнтэйг нь мэдж байгаа хүмүүс үлдэж байгаа. За хамгийн сүүлдээ шүү дээ та бидний мэддэг Монголын бүр нэрт археологчийн холбогдсон нэг хэрэг өстой сошиалор нэлээд явлаа тий. Энэ археологч одоо бүр нэртэй хүн профессор одоо багш тийм ээ. Энэ хүн ч одоо нийтийн тооллын өмнөх 7-оос 3 дугаар зуун гэдэг байгаа. Эртний Ромын үе буюу нийтийн тооллын 4 дугаар зуунд хамаарах археологийн олдврыг одоо гадны урд хөршийн этгээдэд 650 сая төгрөгөөр зарах гэж байгаад үйлдэл дээр баригдсан юм үйлдэл байгаа. Энэ хүн чинь ингээ бүр өөрөө бүр нэрт археологч хүн шүү дээ. Бид одоо тэгэхээр одоо иймэрхүү төрлийн юм сонсохоор энэ археологчид чинь ингээд идэм шүү. Өөрөөсөө юм олцоод ингээд зараад идэм шүү гэсэн ийм одоо бүр ойлголтыг жирийн иргэдэд төрүүлэхэд шүүхэн тэгээ яг шийдвэр нь юу гэж гарсан юм бэ? Яг гоо шүүхийн шийдвэр дээр бол хууль зүйн талаас нь шийдэж байгаа юм л да. Тухайн хүнийг бол гин буруутай тооцсон, торгох ялаар шийдгсэн. За шүүхийн процесс нь бол нэлээд явсан л да. Хэд хэдээ одоо анхан шат руугаа бус буутсан. За энэ дээр бол тухайн археологч маань ганцаараа биш бас нэг одоо хамт амьдарч исэн эмэгтэйгийнх нь хүүгээ энэ хэрэгт бас оролцуулсан. За тэгээд хоёулаа энэ хэрэг дээр ял торгох ял авсан байгаа. За тэгээд энэ хэрэг дээр байна уншиж үзчихсэн. Тухайн хүний өөрийнх нь барьж исэн байр суурь нь хууль зүйн талаасаа нэг юм өөр тайлбартай байсан. Би тэрийг нь одоо барсан үнэхээр яг үнэн үү мөн үү одоо мэдэхгүй байна. Яг тэгэхээр эн чинь нөгөө нэг соёлын өвтэй нь холбоотойгоор юм хууль зүйн тайлбар гаргалгааг гаргаж ирсэн байлээ өмгөөллийн талаас. Жишээлбэл тухайн тэр хүний одоо зарах гэж оролдож исэн үнд зүйл дээр нь шаргал чулуун сүх гэж байсан. За үүнийг нь бол хятадын неолит үеийн соёлын дурсгал гэж үздсэн байгаа байхгүй өөр үеийн гэж байгаа юм бах та тийм неолитийн үеийн гэж байгаа. Тэгэхээр энэ бол хятадын тэрнээс биш манай Монголынх биш ээ гэсэн мэт. За шилэн гүцнүүд байдаг. Тэр шилэн гүцнүүд нь болохоор Ромын үеийн эдлэл гихч яг оригинал яг мөн үү биш үү гэдгийг нь шинжээч нар янз бүрийн байдлаар дүгнэлт гаргасан. Үнэхээр шүүхийн шийдвэр дээр янз бүрийн яг мөн үү биш үү гэдгийг нь бид нар тодорхойлж чадахгүй гэдэг ийм хэд хэдэн дүгнэлтүүдийг гаргаж өгсөн. За эндээс юу гэж дүгнэх гээд байна вэ гэхээр зарим нэг юм бүтээлүүд нь манай Монголынх биш гадны Ромын за дээрэс нь тэр хятадынх гих мэтчлэн өөр улсынх байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь ингээд Монголын ард түмний түүх соёлын дурсгалд хамаарахгүй гэсэн ийм байр суурьтай одоо давцаалт гомдол гаргаж оролцож исэн юм билээ. Би зүгээр ингэж бодож байна. Миний бодол шүү. Энэ хэрвээ янз бүрийн одоо олдвор те энэ булшнаас олдсон бол эсвэл хот суурангаас олдсон бол Монголын хөрсөн доороос олдсон бол энэ Монголын түүх соёлын л үйл болж үлдэх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр саяны тэр нөгөө нэг гарал үүсэл нь бол магадгүй өөр байж. Гарал үүсэл хамаагүй шүү дээ. Ромын шилээ аяг одоо тэгтээ тэргүүл те хүнүүгийн одоо тэр язгууртны даагуул булчнаас 30 дугаар булчнаас энэ амсран сэтэрхий юу аяг олцсон шүү дээ. Тэгээд тэр чинь одоо ингээ Монголд Чингис хаан музейд те одоо Монголын одоо олдвор гэдэг болол байж байна. Тэр бүхэл хайр улс орноос авчирсан гэдэг ч юм уу те ийм хайр гаралтай олдвор зөндөө байгаа. Одоо тухайлбал маш ингийн жишээгээр Чингис хаанд одоо хин нэг нь бэлгэлцэн байлаа бодож. Тэр үед олдоход энэ чинь өшөө Монголын төвхөл болоо авчиж байгаа тийм ээ. Тэр чинь ингээд Монголын хөрсөн доороос олдчихл байгаа бол газрын
нөгөө хөрс болон тэ дээрээ болон доороо байгаа бол бүгд нөгөө ард түмний өмч гэж байдаг сте тий. Тэрнтэй л яг адилхан л байгаа байхгүй юу? Юу байх ёстой байгаа байхгүй юу? Тэ. Тэгэхээр энэ хэрэг дээр бол тухайн шүүгдэгчийн талаас иймэрхүү байр суурьтай бол оролцсон. Гэхдээ хамгийн гол нь зарах гэж явж байгаа нэг үйлдэл дээрээ бас баригдсан гэдэг тодорхой асуудал байна. За яг тэр доторх нюансыг нь бол энд яриад ойлаа нэвтрүүлгийн цагтаа баригдаад нурших байх л та. Би бол бүтэн уншсан. Нэг сонирхолтой бол тиймэрхүү хэрэг бас байдгаа. Энэ дээр бас нэг асуудлыг хоёлаа заавал ярих хэрэгтэй байхаа гэж бодож байна. Хадны сүг зураг. Энэ хадны сүг зураг гэдэг чинь одоо жишээлбэл ингээд та бид өнөөдөр одоо тэр хадыг ингээд бид нар музейд аваачаад зөөчих боломжгүй учраас ингээд байгальдаа байсаар байдаг. Энийг нь одоо юу ч гэмээр юм битээ нэг юм түүхэн дурсгал газар болохоор нь үе үеийн төгсөгчөд эсвэл одоо амралт аял зугаалгаар явж байгаа хүмүүс сүйтгэхэд ах юм аа. Бүр одоо би энэ дээр ингээд найруулагчийг нэг зургийг өгөөсэй гэж бодож байна л та. Ховд аймгийн үеинч Алтай сумын заагт байрладаг энэ Ямаан усны хавцалт байдаг нэг юм хадны сүг зураг байдаг юм байна. За Ямаан усны хавцал зэ. Ховд аймгийн үеинч сумын Ямаан усны хавцал гэж энэ зураг. Энэ бол алдартай газар. Харин тийм. Бүр ингээд энэ бүр сүйдсэн тэр зургийг найруулагч рүү олдвол өгөөсэй гэж бодож байна. За тэрэн дээр бол би яг юу хэлж чадах вэ гэхэлэр ер нь бол хөрөл зэвсгийн үеэс нийтийн тооллын өмнөх 3000 жилээс нийтийн тооллын өмнөх 1-р жилийн үе өмнөх хадны сүг зургууд байгаа. За тэр дотор бол тухайн үеийн аж ахуй амьдрал байдал те ангөрөө хийж байгаа янз бүрийн одоо ингээ хадны зургууд байна. Үүнээс гадна нийтийн тооллын өмнөх 3-аас нийтийн тооллын 1-р зуун буюу хүннэг үе байхгүй яг хүннэг үе. За хүннэг үеийн ялангуяа тэр нэг сүйхт хэрэг байгаа шүү дээ. Тэр нь юу гэсэн үг гэхээр урдаа нэг ингээ хөдөлгөөн морьтой те давхиж байгаа хүн байна. Хоромсог саадгаа үүрсэн тий. Арталт нь яг ингээд 3 морь хөлөлдсөн сүйх тэргэн дотор суугаа баг гүн чах юм байгаа байхгүй тий. За ингээд суудсан яваад байна тий. Та ард нь бас нэг морьтой хүн ингээд хатарч яваа. Ийм зурагтай. Тэгээд би яг юу хэлэх гээд байна гэхээр манай судалгааны баг 2011 онд Арангаа аймгийн Өндөр улаан сумд Хануй багт хүннүгийн язгуутны булш малцсан. Тэндээс 16 7 орчим ийм юу сүйх тэрэг гарсан байхгүй юу? За энэ сүйхт хэрэгнүүдийг ерөнхийд нь бүтэн гэдэг ингээд морины одоо худраг хөмөлдрөг те энэ чимэглүүд гарсан. За тэгээ эдгээрийг одоо яг ингээд сэргээхэд Ямаан усны хавцлын тэр зураг маш том одоо ингээд үр нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Үр дүнтэй зураг байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө тэр хичнээн хадны сүг зураг те ингээд хадан зураг одоо сүүлийн сүг гэж хэлэх болчих. Хадан зураг за байла гэж бодъё. Тэрнээс чинь буцаага түүхийг ингэж тэ сэргээж болоод байна. Археологийн олдвортойгоо хослуулаад ингэ сэргээгээд гэж болоод байна. Миний одоо нэг хүннүгийн сүйхтэр гэсэн нэвтрүүлэг байдیں۔ Тэрэн дээр чи яг л Ямаан усны одоо зураг байхгүй Ховд аймгийн үеийн зураг тий. Гэтэл одоо тэрийг хичнээн сүйдсэн одоо тэ одоо нэг дондог энд байв. Тэдэн оны тэдэн сар энэ ингээ бичсэн штрихээр бичсэн бүр ингээ сийлж мэлээд ингээ дондгоо яах гэж байгаа юм те тэнд жишээ шүү зүгээр дондог гэж яагаад байгаа юм те зүгээр иймэрхүү байдлаар ингээ бид нар одоо байгальдаа байгаа бид нар ч хичнээн онгон нагшин нутаг устай амьдарч байгаа байлээ ингээ олдсон байгаа тэр түүхийн бүр үнэлж баршгүй эд зүйлсээ бид сүйтгэсэн хэвээрээ байна шүү те энэ аялал зугаалгаар явж байхдаа та болгоомжтой байх хэрэгтэй. Энэ чинь дахиад түрүүнд хэлэхэд те бидний соёлын дархлаа шүү дээ. Битгий ийм муухай одоо те та дондог тэнд байсныг мэдээд яах юм бэ? Та тэр нь зүгээр л тэр нь хадны сүг зургийг сүдэгж байгаа оронд түүхэнд нэрээ үлдээх ажил хий, бүтээл гарга. Одоо яадгийн те. Юу тэр яагаад эртний тэр хүмүүсийн бүтээсэн бидний соёлд халдаад байгаа юм бэ? Бити тийм муухай бүдүүлэг байл та тий. Үе үеийн хүмүүс хэлмээр байна. Бидний өмнөх бас хүмүүс бас байгаа эднийг сүйтгэсэн тэр хадны сүг зургийг сүйтгэсэн он сар өдрийг хараад үзэх юм бол тий 60 70 80 бүр айл дээрээс нь яг тий хадан дээр ингээл янз бүрээр зурцсан байдаг л та. Энэ бол маш их байгаад байдаг. Аги баярлалаа. Гэхдээ өнөөдөр жоохон сонин сэдвэр сэтгэл эмзэглүүлсэн юм нэг би бол нэг баяртай бол биш байна. Гэхдээ энийг бол яалчгүй хүндэх ёстой. Ирээдүйн хойч үедээ үлдээх ёстой. Шалтгаан нь юу вэ гэхлээр одоо хөвсгөл цайдын хориг уулын тий булш гэл тэрийг чинь
тэр чигээр тонцсон байна. Өмнөгов аймгийн одоо ихэнх одоо сумуудын сумуудад археологийн одоо ингээд буш оршуулгуудыг эртний оршуулгуудыг тонцсон байна. Тэр бүх хил 2012 он 13 онд би Дорногов аймгийн Далан жаргалан сумаар хайгуул хийгээ явж байсан. Тэнд 26 хоног хайгуул хийсэн. Тэгэхэд тэнд гэдэг нэг яг оюутнуудтайгаа хайгуул хийгээд явж байхад ингээд тоноглогдсон фургонтой ингээд тонолчод ингээд тонол хийгээд байгаа байхгүй бүр ингээд тэр уулын ингээд харагдаад байна шүү дээ. Тэгээ бид чинь яг хөө нөгөө нэг тий хайгуул хийж явж байгаа нөгөө микертэл яваа хүмүүс шүү дээ. Тэгээ нөгөө микер тэгээ жолооч байгаа тэрийг араас хөөхөр нөгөө жолооч маань бас дуртаад байгаа хөлсний машин учраас тий нөгөө даваагүйгээр чинь нэг айтайхан давчих гад ингээд яваал тэгэл очиод үзэхээр дөрвөлжин бош тонцсон байдаг байхгүй. Тэгэл ахаал бүр ингээд нүдэн дээр ингээд ахаал бүр ингээд тийш очиод зогсож чинь. Тэгэл ингээл араас ингээ хөөгд очихоор ингээ байхгүй. Тэгээ нөө сүлэн хэрийн застав гэдэг байдгийг. Тэнд очиж мэдгдсэн шүү дээ. За энэ хавар нэг яг ийм саарл бургаанта дугаарыг харж амжсангүй. Гэхдээ яг үнэхээр хурдтай машин байна. Ингээ тонол хийгээд байна гэдэг. Бас нэг харамсалтай нь болохоор зарим нэг ийм хулгай сэдэлтэй гэсэн үг шүү дээ. Тонол гэдэг чинь тийм үстэй. За одоо тэр хориг уул байна л да. Хориг уулан дээр бол нэлээд сайн одоо ингээд баяр сайхан гэдэг хүн бол тэнд одоо тий тонолчдын үйлдэлсэн зүйлсээсэн гэж нэг хайж олсон тий ингээд зүйлсүүд байдаг. Тэгээд тэр хүн болон ер нь манай археологчид зарим ингээд археологчдын ингээд тоногдсон газар ингээд ажиллаж байгаа археологчдын ярьж байгаа зүйл нь бол ер нь бол нутгийн иргэд бас газарчлах, замчлах нэг иймэрхүү зүйлсүүд бас байгаад идэм байна гэд яриад байгаа байхгүй юу. Тэгэд яг өнөөдрийн ярьж байгаа сэдв маань хичнээн одоо яг нөгөө мэрэгжлийн салбарын хүмүүс маань холбогдсон хэрэгүүд байлаа. Яг ийм юм чинь өөрөө нэг хоёр хүний те одоо ийм асуудал нь өөрөө яг үнэн шударгаар ажиллаж байгаа маш олон одоо яг мэрэгжлийнхний те археологчдын түүхчдийн нэр хүндийг бас нийгэмд бас ингээ унгаасан зүйл болоод идэг. Тийм тэгэхээр энэ бол бас л ярих л ёстой сэдвүүдийн нэг байсан учраас одоо тэгээд үүнийг энэ дугаарыг одоо мэрэгжлийн хүнтэй ярилцлах үднээс одоо чамаг өнөөдрийн дугаартаа урьж оролцуулсан. Тэгээд ярилцсанд баярлалаа. Тэгээд одоо эрхэм сонсогчдоо үзэгчтэй тийм ээ бид соёлын өв соёлоо хамгаалах үүсэд хувь нэмрээ оруулахын төлөө бүгдээрээ хичээх ёстой. Бид нар бүгдээрээ түүх соёлоо хамгаалах энэ соёлынхоо сахиулна байх ёстой гэдгийг дахиад одоо хэлмээр байна тий. Дурсгал нь түүх соёл байхгүй бол үнд цугсаа бид нар одоо магадгүй биднээс хоошоо хэдэн 100 жилийн дараа яаж нотлох вэ? Нотлох баримт шүү гэдгийг одоо дахин хэлмээр байна. Тэгээд чадах хэмжээндээ боломжоор тий одоо бидний хийж чадах зүйл цагдаагийн байгууллага одоо хандаа 102 дугаар энэ дугаарлуу мэдэгд одоо өөр байж болох хамгийн энгийн арга нь энэ шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ соёлын сахиул байцгаая гэдэг энэ уриалгыг бүх од мөндрийн сонсогчдоо уриалж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт маань урилгыг хүлээн авч оролцсон Марат хандаа баярлалаа. За баярлалаа. Ажилт амжилт. Сонирхолтой бас харамсалтай, харуулсалтай. Тэгээ хүн болгоны заавал мэдэх сэдвийн тухай ярьсанд бас маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд дараагийн дугаараараа иргэн уулзцгаая. Баярлалаа. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.